Яг UGC контентыг утгаар нь хийж микро инфлюенсерүүд, креатив контентруудыг ажилуулдаг газар бол зар авахгүй юу? Хэрэглэгчид яагаад өөрсдөө ингэж тэр контентыг хийгээд байгаа юм бэ гэдэг. Хүнд илүү хүрдэг учраас зэрэг борлуулалтанд шууд нөлөөлж байгаа гэж харж байна. Дэлхийн баг хэдэн сая хүн ингэж шеэр пост хийдэг, стори хийдэг тийм үйлдэл байгаа байхгүй. Сайн байцгаана уу? Манай маркетинг мөвс подкастын 4 дахь дугаар эхэлж байна. Өнөөдрийн манай подкастын ивент тэтгэгчээр бизнес бүлдэрс биш. Юу гэдүүлээ? Бизнес бүлдэрс нэтвэр. Дугаарын ивент тэтгэгчээр Business Builders Network. Подкастын хөтлөгчөөр Blue Clothing студийн гүйцэтгэх захирал, гэрэл чулуугийн нэгтгэс, зочин хөтлөгчөөр маркетингийн үйлчлэгийг үзүүлдэг Celeb MGL агенсигийн захирал Мөнхбаатар овогтой Цэдэв доллар байна. За тэгээд өнөөдрийн манай ярих сэдэв бол UGC буюу User Generated Content. Хэрэглэгчийн бүтээсэн контент гэдэг ийм зүйлийн талаар ярих гэж бодож байна. Тэгээд энэ сэдэв нь бол айгүй өргөн үрээтэй. Бас маркетинг дээр бол бүр маш чухал байр суурь эзэлдэг ийм маркетингийн нэг хэлбэр байна. За тэгээд энэний түүхийн талаар ярих уу? За тэгье. Анхны UGC гэхээр юу ах вэ? За user generated content гэдэг яг түүх нь бол 1990-ад оноос энэ бол ингээд хэрэглэгдэж хэлсэн байгаад байгаа байхгүй. Гэхдээ нөгөө бид хэд нөгөө яаж хэрэглээндээ нөгөө оруулаад хүмүүст нөгөө танилцуулах вэ гэдгээсээ бас хамаарад яаж хэрэглэх нь бол ер нь бол хүмүүст нөлөөлнө. Гэхдээ одоо бид хэдийн нөгөө ашигладаг Facebook, YouTube гэдэг нөгөө одоо сошиал платформуд илүү хүмүүс хэрэглэж хэлснээс хойш UGC контент илүү их нөгөө хүнд хүрж буюу одоо хүний яг UGC контент нь өөрөө яг нөгөө хэрэглэгч өөрийнхөө бодит туршлагыг өөрийнхөө хэрэгэлсэн бодит байдлыг тэгээ дээрэс нь яг нөгөө органикаараа хийж байгаа контентууд хэрэглэгчдэд хүрж байгаа болвол энэ нь нөгөө user generated content гэж. Миний ойлголтоор бол хамгийн анх нөгөө сонингууд санал авдаг гэстэй загтал хүлээж авдаг. Радионууд бас бидрийг хүүхд тахт нөгөө Монголын радио чинь нэг загтал бичээрэй гэдэг. Тэр анхных нь хэлбэр юм байлээ. Тэгээд тэр нь өргөжиж яваад University Oxford Dictionary гэдэг нөгөө нэг Oxford-ын төлөв гэдэг байгаа шүү дээ. Тэр яг төгс хувилбар нь болсон юм байна. Тэрийг яагаад тэгж нэрлсэн бэ гэхээр нөгөө хүмүүсээс айгүй үгний тайлбар авч ирсэн юм байна. Тэгээд интернет орчин бий болонгууд энэ нь илүү нөгөө контент бүтээдэг хүмүүстэй нөгөө ашигтай болоод тэр хүмүүсийн бас сонирхлыг татаад тэгээд одоо чиний хэлснээр нөгөө яг интернет орчинд бол айгүй нөгөө хүмүүс хэрэгэлдэг, компаниуд хэрэгэлдэг. Тэгээд хэрэглэхэд ч бас амар болж ирсэн юм байна. Гэтэ яг нөгөө user generated content-ийг бол эхлээд бол яг анх юу гэдгийг энэ бол нөгөө хүн болгон энэ контентийг хийх боломжтой байдлаар компаниуд ашиглаж хэлэхээс илүү хувь хүмүүс өөрийнхөө одоо контент креаторуудын дээр яг ажиллаж эхлээд тэгээд энэ нь өөрөө нөгөө ахаад цаашаага компаниудтай хамтарч ажиллах юм одоо өгөөшн өгөх гэх юм уу те тэгж яасан баг. Би бол эхлээд контент креатив дээр суурилсан одоо user generated content үүссэн гэж бол бодож байгаа. Тэрийг байгууллагууд олж харсны үндсэн дээрээс бид нэ хэрэглэгчийн сэтгэлд яг хүрсэн одоо бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо таниулъя гэх юм бол тухайн хэрэглэгчийн өөрийнх нь дуршлаг хэрэгэлсэн сэтгэл дээр үндэсч хүмүүст хүргэх нь зөв юм байна гэдэг нь нөгөө яг энэ user generated content гэдэг агуулгыг үндэслэн байх гэж бодож байгаа. Хамгийн том одоо анхны хамгийн том жишээ нь юу вэ? Чиний хэр зөндөө олон жишээнүүд байгаа. Гэтэ яг сүүлийн үед яг хүмүүс аягуулсан хэрэглээд байгаа бол би Roblox-ыг гэж ер нь бол бодож байгаа. Яа тэгэхээр Roblox өөрийнхөө дүрийг бүтээгээд хувцас сонгоод цүнхээ өрөөд тэгээ ингээд тухайн одоо нөгөө хэрэглэгч өөрийнхөө өнгө аясыг шингээсэн нэг бодит хэлбэрийн дүр гаргаж ирээд тэрүүгээрээ тоглоно гэдэг маань энэ бол яг user generated content буюу энэ одоо тоглоом органик буюу өөрийнх нь экосистем нь хэрэглэгчээ татаад хүмүүс маш сайн хүрэж байгаа. Тэгээд одоо бол Roblox-ыг бол хүүхэд залуу хөгшиггүй л ерөнхийдөө бол амар сайн тоглож байгаа. Энэ бол хамгийн том жишээ гэж бодож байна. Таны хувьд хамгийн одоо орж иж байгаа жишээ юу? Ер нь бол нөгөө 3-4 төрөл ах шиг дотроо. Тэгээд хандив
хандив цуглуулдаг төрөлч гэдэг юм уу те. Тухайн юу компаниг сурталчилдаг. Эсвэл брендийг сурталчилдаг. Эсвэл тухайн компани өөрөө тэр юу одоо хэрэглэгчийн бүтээсэн контент ч юм уу хэрэглэгчээсээ санал аваад тэгээд бүтээгдэхүүнээ хөгжүүлдэг. Ийм нэг төрлүүд байгаа. Тэгээд төрөл болгон дээр ийм өөр ингэсэн онцлогтой UGC контентууд байгаа. Тэрэн дотроос жишээлбэл хандив аян дээр ALS Ice Bucket Challenge гэдэг мэдрэлийн нэг өвчний challenge авсан. Тэр бол ингээд дэлхий дээр органикаараа хамгийн том UGC болсон юм байна. Тэгээ тэр нь яасан бэ гэхээр нийтдээ 17 сая хүн оролцоод 120 сая долларын хандив болсон. Энэ болохоор ингээд яг хандив аян талдаа хамгийн том кейс. Тэгээ энд нөгөө нэг монголчууд ч гэсэн энэ челленжд айгүйх нэгдсэн. Тэгээ энэ челленжийн онцлог нь юу вэ гэхээр нөгөө нэг хүн хийхэд айгүй хэлбэрхэн. 3 юм эрэхтэй. Нэг төмпөн, тэгээ мөс ус гэдэг. Тэгээд дээрээс нь энийг нөгөө дэлхийд даяар ингээд ийм өргөн цар хүрээтэд тархаж чадсан зүйл нь юу вэ гэхээр энэ челленж дуудмаар 3 үний нэрлдэг. Тэгээ нөгөө 3 дараагийн 3 үнэ гэдэг ингээд явсаар хагаад нийтдээ 17 сая хүн оролцсон юм челленж. Дугаарыг мэдтгэжээр Business Builders Network. Хэрэглэгчдийн хийсэн контент юу нь яхаараа ингээд тий юу илүү одоо компани хийсэн контентээс илүү хүмүүст хүрээд байна. За, UGC-ийн хувьд хэрэглэгчид яагаад нэг ихтэлт одоо хэрэглэгч яагаад энийг их үзээд байна вэ гэхээр зэрэг нэгдүгээрт ихтэлтэй. Одоо тухайн хэрэглэгч өөрийнхөө хэрэгэлсэн одоо нөгөө юмыг ярьж байгаа учраас нэгдүгээрт бол итгэл, хоёрдугаарт бол найдвартай байдал, гуравдугаарт бол нөгөө хэрэглэгч туршлагаа өөрөө хуваалцаж байгаа болохоор user generated content бол яг ингээд хүнд маш сайн хүрээд тэр монголчуудын нэг юм сүүлд миний нэг сонссон өнгойч гэх юм уу одоо нэг тим юм байгаа. Яг одоо user generated content-тэй холбоотой. Хоёул UGC-гээ ярьчих. Цааш та. Тэгээ UGC-тэй холбоотой. Тэгээ тэр нь юу вэ гэсэн чинь нэг нөхөр тэгж ийн гинэ. Үнэн гэсэн ингээд. Чи тэгээ хаанаас үнэн гэж мэдсэнс чи би 3 коммент уншсан. Тэгээ 3 комментээр тэр хүн тэр зүйлд ингээд бүр итгэчихэж байгаа. Тэгэхээр яг энэ одоо UGC бол айгүй хүчтэй маркетингийн хэлбэр байгаа. Тэгээ энэ дээр одоо нэг дараагийн жишээ гэхээр одоо хүмүүсийг нөгөө итгүүлсэн ч гэдэг юм уу. Хүмүүс ингээд нөгөө вайрал болгосон зүйл нь бол яалчгүй нөгөө манай Coca-Cola дахиж гарч ирж байгаа. Coca-Cola-ын Share Coke гэдэг. Энэ кампайн бол бас айгүй тийм жишээ авах үсэг кампайн. Тэгээ энэ юу вэ гэхээр хүмүүсийн нэрийг Coca-Cola-ныхаа саунд дээр лейбл дээр гаргасан. Тэгээ тэр хүн өөрийнхөө нэрийг хайж олоод тэрийг ямар нэг байдлаар story ч юм уу те нэг юм хийдэг. Чи чин түрүү зулаа кофе кола гоогаараа гэдэг лүү тий. Тий. Одоо Монголд чинь нэг түгээмэл нэг 20 нэр байгаа шүү дээ тий. Тэгэл одоо Бат Эрдэнэ, Ган Зориг тийм баха миний нэр олдохгүй байсан. Миний нэр бас байхгүй л хэлээ л дээ. Би кола авч явах гээд олоогүй. Тэгээд саяны нөгөө нэг 3 байдал бол user generated UGC content-ийг ингээд нөгөө хандлтыг нь ер нь бол хүнд сайн хүрдэг гэдгийгсэн шүү дээ тий. Тэрэн дээр одоо жишээлбэл UGC яаж ажилдаг вэ гэдэг бас нэг юм юу байгаа байхгүй юу. UGC бол ер нь хаштагаар илүү их нөгөө хүнд вайрал болж хүрдэг. Түрүүний танд хэлсэн Ice Bucket Challenge дээр ярьсан шүү дээ тий. Тэр энэ яг энэ хідэн кейсүүдийг ингээ ярихаар хүмүүс энэ бол угаасаа user generated content байсан байж тээ гэдээ одоо ер нь мэдэж авч байгаа бах гэж бодож байна. Өөр тань дээр одоо гоё кейс байна ярихаар. Сүүл үед ч гэждээ 19 оноос хойш явж байгаа энэ GoPro-гийн. 19 сар уршаха. 19-с урагшаа байж магадгүй. 15 6 байх юм болов тэгж бодож байна. Тэг GoPro-гийн энэ хэрэглэгчдэрээ видео ахуулдаг. Тэгээ тэрийг нөгөө бас нөгөө $1 million челленж гэдэг нэрээр анх гаргаад тэгээд одоо бол ингээд GoPro-той бүхэл хүн ер нь бол тэр бичлэгээ ингээд өөрсдөө хийдэг. Тэгээ энэ GoPro-гийн кейс дээр хамгийн нөгөө юу нь анхаарал татгууц хэсэг нь болохоор тэр тухайн контент хийсэн хүнийг айгүйх юм алдаршуулсан юм билээ. Одоо хүмүүс нөгөө тэр айгүй олон контент ирж байгаа шүү дээ тэр чинь. Зогсоо загвар ирж байгаа. Тэрэн дундаас ингээд хамгийн их хүн үзэж байгаа. Хүний сонирхол татсан тэр контент креаторыг айгүйх алдаршуулсан. За энэ хүний энэ бичлэг бол үнэхээр вайралтай шүү. Хүмүүсээ үзээрэй гэд. Тэр нь бол надад нэлээд сонирхол татсан. Тэгээд
Одоо тэр нэг балан юмнаас ч юм болоо би ч одоо GoPro авч үзлээ шүү дээ. Гэтэ ашиглаж чадаагүй л дээ. Бичлэг хийх гэж үзээд байгаа. Яалтчгүй үнэхээр тэр үед бол GoPro авмаар санагт тийж хүмүүсийн нөгөө нэг юг авах сэтлийг төрүүлсэн гэх юм уу? Бидэрт мэддэгдээгүй нэг нууцсан. Тэр нь юу гэхээр чи өөрөө видеого эдит хийж чадахгүй юу гэдэг асуулт байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр би бүдэрсэн. Тэрнээс бол GoPro авсан л та. Бичлэгээ бол бичсэн юм байна шүү дээ. Бичлэгээ бол бичсэн. Эдит хийгийг юм тий. Эдит хийж чадаагүй. Тэрэн дээр нөгөө аплийн жишээ байдаг шүү дээ. Нэг юуны unboxing хийгээд iPhone 6 дээр яг энэ одоо user generated content-ийн сул тал нь хитрхи нөгөө сөрөг байдлаар гаргаад буруу хүнд хүргэх магадaltaй байдаг. Тэгэхээр нэг аплийн нэг кейс ярьжсэн та тэрийг нэг. Тэгээ unboxing-ийн хамгийн том жишээ нь бол iPhone 6s Plus-ийн Bend Gate гэдэг. Тэр нь яасан бэ гэхээр нөгөө юг iPhone ингээд нугалж үзүүлсэн. Яг юу худалдаанд гарсныхан дараах нь. Тэгээ тэр нь болохоор юу тухайн тэр юу iPhone 6s Plus нь 29 сая ширхэг зарагдсны дараа цацгдсан юу unboxing байгаа байхгүй. Тэгээ тэрнээс болоод iPhone өөрөөсөө мэдээлэл гаргасан. Одоо манад 9 утасны гомдол ирсэн. Тийм болохоор манай утсанд итгий гэдэг мэдээлэл гаргасан. Тэгээд энэ channel нь болохоор нөгөө Unbox Therapy гэдэг channel байгаа. Энэ болохоор одоо дэлхийн хамгийн алдартай unboxing гэдэг channel байгаа. Тэгээд энэ unboxing гэдэг нь болохоор хүмүүст яаж нөлөөлдөг вэ гэхээр шинэ гарсан бүтээгдэхүүн, шинэ гарсан технологи одоо юу гэдэг тийм юм хүмүүс ингээд хайрцагнаас нь задлах тэр unboxing хийдэг. Тэрийг үдсэн юу одоо Монголд бол яадаг юм гэдэггүй. Гадаадын хүмүүс яадаг гэхээр худалдаа авалт хийхээс өмнө тухайн бүтээгдэхүүний unboxing-ийг үзчихдэг. Тэгээд тэндээсээ дүгнэлт хийгээд энэ надад таарах юм уу, таарахгүй юм, авах юм, авахгүй юм гэдэг шийдвэр гаргадаг. Тэр гэхдээ яг гадны гэлтгүй монголчууд ч гэсэн ер нь авах гэж байгаа бүтээг бид нар ч нөгөө юм тэр тусмаа технологийн холбоотой бүтээгдэхүүнийг авахаасаа өмнө заавал одоо нөгөө вебсайт руу н ороод үн дүнгийн дүнгийг харьцуулаад өмнөх загвартай нь харьцуулаад тэгээд unboxing үздэг. Яг энэ Монгол нөгөө unboxing хийдэг контент креаторууд биш. Одоо сайн хэлсэн одоо их үзэлттэй контент креаторуудыг одоо нөгөө нэг үзээд ер нь бол сонголт хийдэг гэж бодож байна. Сайн тэр кейс байгаа шүү дээ. Тэр чинь юугаар алдартай гэхээр 27 сая хүн үзсэн баг. Амар байгаа шүү дээ. YouTube дээр 27 сая хүн үзсэн тийм бичлэг байгаа байхгүй. Тэгээ тэр нь болохоор яг unboxing-ийн түүхэнд бол хамгийн том бичлэг юм байлээ. Тэгээд яг нөгөө эцсийн дүндээ нөгөө хэрэглэгч өөрөө авахгүй сонголтыг нь үлдээж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэр эсрэгээрээ одоо саяны тэр unboxing хийгээд iPhone 6-гийн борлуулалт унсан уу эсвэл нэмэгдсэн үү? Дунаачгүй нэмэгдээч. Ер нь бол хүмүүсийн сонирхлыг бүр маш ихээр татсан. Бас нэг хүмүүсийн нөгөө аюух сонгож үздэг бас нэг UGC контентын одоо нөгөө бодит жишээ гэвэл бас before after видеонууд байдаг. Энэ дээр бүр Facebook гоо сайхан дээр бүр хориглолцсон шүү дээ. Энэ контент хийх бүр ингэж оруулах юуг нь хаацсан шүү дээ. Хайт хийгээд. Тийм. Хитрхи нөгөө юм мис тасалтай холбоотой одоо нүрийг харьцуулах ч юм уу тэгээд нэг хэсэг айгуу сайн вайрал болоод түгээмэл болоо явж исэн сүүлрүүгээ Facebook энэ before after-ыг оруулахын өмнө нь нөгөө хүмүүсийг дараад нөгөө юу яадаг шүү дээ нээдэг шүү дээ тийм байдлаар оруулдаг болсон. Тэгэхээр нөгөө бодит жишээ юу яг үнэхээр before after нь яа нөгөө ямар брендийн ямар бүтээгдэхүүн үйлчлэгээ нөгөө нэг ярьж байгаагаас хамаарат тэгэхээр нөгөө талдаа контент креаторуудыг ч гэсэн юу хийхгүйгийн одоо нөгөө нэг бас юу гэдэг сонгох боломжтой болж байгаа гэх юм уу? Гоо сайхан ярьсан дээр нь штэ. Одоо чи бас эмхтэн юм бин тий. Гоо сайхны бүтээгдэхүүн дээр ELF Cosmetics гэдэг компани. ELF I Sleep Peace гэдэг хаштаг. Тэгээ энэ хаштаг яасан бэ гэсэн чинь нөгөө хүмүүсийн нүрэ боддог бичлэг байгаа штэ. Тэр бичлэгийг анх ингээд одоо UGC-гэр ингээ хүмүүс танил одоо ингээд өөрсдөө нүрэ будаач гэдэг. Тэгэд энэ нь болохоор нөгөө бусад брэндүүд ч юм уу эсвэл нөгөө юм том брэндүүдийн юуг нүүрний бодгийг ингээ будсан. Одоо хүмүүс одоо креатив креаторууд өөрсдөө нүрийг бодож үзүүлсэн ийм бичлэг анхдаг юм байна. Зөв. Одоо юу гэдгийг саяныхыг бол та одоо Elf-ийн одоо нөгөө нэг UGC контент нь цагаалгад гэж бодож байна уу эсвэл яг инфлюенс одоо нөгөө контент креаторууд өөрснөө хийсэн гэж бодож байна уу? Энэ бол эхлээд захиалгат юм билээ. Тэгээ явандаа бол зүгээр ингээд хүмүүс өөрсдөө ингээд банк хийдэг болсон. Надад бас нөгөө сая гоо сайхан бас ярьсных загвар дээр яг UGC контентыг утгаар нь хийж микро инфлюенсерүүд креатив контентруудыг ажилуулдаг газар бол зар авахгүй юу?
Зарагийн нөгөө нэг лук бүрдүүлээд харьцуулдаг одоо нөгөө ийм рилүүд бол бүр хүмүүс харахад зүгээр нэг хүн өөрийнхөө стилийг ингээ бүрдүүлээд гоё фэшн видео хийгээд ингэж харж байгаа боловч нөгөө талдаа энэ бол цэвэр захиалгад одоо Зарагийн UGC контент маркетинг гэхгүй юу те. Энэ дээр одоо амар олон сая үзэлт хандлт авдаг. Тэгээ доор нь нөгөө комментэн дээр яг нөгөө жишээлх юм бол цамцных нь яг кодыг нь оруулдаг. Өмднийх нь бол кодыг нь оруулдаг. Тэгээ энэ бол бас яг бид нар ингээд нөгөө манайх одоо гэдгийг маркетингийн хамгийн одоо хүчтэй сувг бол одоо нөгөө UGC бас байгаа байхгүй тий. Тэгэхээр UGC контентыг хийхэд 3 шаардлага гэж байгаад байгаа байхгүй. Нэг нь болохоор хит скрипт оруулахгүй байх. Хит нөгөө requirement өгж заавал ингэ тэг гэсэн юм байхгүй. Энэ бол цэвэр нөгөө хэрэглэгч өөрийнхөө бодит туршлаган дээр хийсэн байх ёстой гэсэн нэг юм 3 тэгжиж UGC контент гэж нэрлэгдэж нөгөө экосистемээр автоматар engagement нэмэгдэх. Тэгээ хувцсан ирсэн дээр болохоор хувцсан дээр нөгөө одоо хаштаг дээр хамгийн тийм юу байгаа байхгүй. Нөгөө нэг бүр ингээд домог болсон нэг үг байгаа. Тэр нь болохоор OOTD гэдэг. Тэр болохоор ингээд одоо нөгөө бүх платформ дээр хамгийн урт, хамгийн ийм өргөн дэлгэр хамгийн олон хүн ашигласан хаштаг болд юм бэ. Тэгэхээр тэрийг л Зара одоо ингээд бас маш сайн харсан байна да. Тэгээ хувцсан дээр ярьснаас нэг ийм бас нэг хүмүүсийн ийм бүр би тэр юу OGC-г уншаад юу бүр ингээд сэтгэл хөдлсөн нэг зүйл байгаа нь болохоор Канадын Lululemon гэдэг компани. Тэдний Day Sweet Life гэдэг хаштаг байна. Тэр болохоор ингээд зүгээр нөгөө нэг юу гэдэг манай хувцастай ингээд бэлтгэл хийж байгаа бичлэгээ ингээд та охин оруулаарай гэд уриалсан юм байна. Тэгсэн тэр нь сүүл рүүгээ бүр ингээд эрүүл амьдрах тийм нөгөө нэг хүний амьдралын хэв маяг болтлоо явцсан тийм хаштаг байлаа. Тэр бас их сонирхол татсан. Одоо нөгөө өмнөх дугаар дээр хоёулангийнх нь ярьсан Just Do It-тэй яг адилхан байна. Гэтэ тэр нь болохоор нөгөө гадаа дотор тийм янз бүрийн байдлаар дасгал хөдөлгөөн хийж байгаа улсууд нь би өнөөдөр одоо тэдэг километргүүлээ ийм хувцастайгаа ингэж гүйлээ, ийм газар гүйлээ гэдэг тийм бичлэг оруулдаг болоод. Тэгээ энэ бас нөгөө хувцсны зах зээл дээр нэлээд тийм сонирхол татах үз UGC үлээ. Одоо UGC контент эмэгтэйчүүдэд аягүй хүрээд байна л да. Гоо сайхан байна. Хувцас загвар байна, тий. За технологи талдаа бол ингээд нөгөө юу байх. Саяны нөгөө ярьсан GoPro байна, тий. Тэгэхээр ер нь ирчүүд ямар контент үздэг юм бэ? Ер нь ингээд ботсон чинь ингээд ер нь ихэнх кампайн юмнууд ингээд яг эмэгтэйчүүдтэй холбоотой ингэж нэг вайрал болсон байгаадах юм. Би энэ ирчүүд дээр болохоор Монгол дээр нэг сүүлд гарсан одоо нодлон жилээс хойш бүр амар юм вайрал байгаа тийм кейс байгаа юм. Тэгээд тэрийг болохоор би нөгөө нэг юу руу нэвтрүүлгийн төгсгөл рүү чамаас асуу гэж бодчихсон. Тэгээд ирчүүд гэдэг дээр чинь хэлэхэд одоо яг нодлон жил бол монголчуудыг ер нь бол айгүй их байлтанд авсан 2 кейс ирчүүдээ. Нэг нь болохоор нөгөө Монголц гэдэг баг. За. Тэгээ Монголц гэдэг багийг К гэдэг хүн нөгөө дамжуулт хийгээд. Тэгээ тэр хүн чинь бол өөрийнхөө нөгөө хүсэлт эрмэлзлээр анх бол дамжуулт хийжсэн. Сүүлдээ тэр нь өөрийнх нь бизнес болсон л доо. Монгол хүн юм уу? Тий. Монгол хүн. За. Тэгээд тэр хүний ингээд юу ачаар бид нар ингээд Монголц гэдэг багийг мэддэг болоод тэгээ сүүлдээ бүр ингээд фэнүүд нь маш ихсээд. Тэгээ ер нь бол тэр нөгөө нэг одоо тэр мета гэж сувгийн тэр видеонууд байхгүй бол Монголц ингэж алдартай болох байсан уу гэвэл бас эргэлзээтэй байхгүй. Ягаад тэр ч хүмүүс мэдгүй шүү дээ. Тэр чи яг ингээд боддоор яг монгол хэлээр айгүй гоё тайлбарлаж байгаа байхгүй. Одоо тэгээд кейс өөр хүний одоо юу гэдэг кастингтэй тийм тэмцээнийг бол хүмүүс баг үзэхгүй байгаа байхгүй. Тэгээд тэр бол ингээд яг ирчүүдийг одоо сонирхтыг татсан тийм. Одоо миний өнцгөр шүү. UGC байх гэж би бодож байгаа. Нэг. Хоёр дахь нь болохоор нөгөө нэг алдартай physical age. Тэгээд тэрийг хүмүүс яагаад үзсэн бэ гэвэл нөгөө нэг ийм нэвтрүүлэг гарах гэж шүү гэдээ айгүйх нөгөө стори орсон. Тэгээд тэндээс би орг мэдчихсэн байхгүй анх. Тийм ийм нэвтрүүлэг гарах гэж юм байна. Тэгээ хүмүүс нөгөө нэг стори постэр айгүйх яриад хар үзгээс юу сонголтгүй болоод үзчихсэн. Тэрнээс бол тэр контентыг бас сонирхож үзэхгүй байсан баг гэж би бол бодож байна. Би бол эсрэг байр суурьтай. Би бол Netflix-ийг байнга хэрэгэлдэг, байнга үздэг байхгүй юу? Би story post-оос өмнө баг story post оруулсан хүн юм байна. Айгу хамгийн түрүүнд цацагдсан өдрөөс өдөрт нь л би баг тэрийг үзсэн байхгүй юу? Тэгэхээр чи ингээд чиний ачаар би үзсэн болж таарч байгаа байхгүй юу? Тэгж шүү дээ. Тэгээ бүр Netflix огт хэрэгэлдэггүй хүмүүс байсан. Тэд нар бас хэрэгэлдэг болж байгаа.
гол шалтгаан нь одоо тэгээд тэр story постын гавь яах гэж би бодоод байна. За манай өнөөдрийн дугаарыг ивент тэтгэгчээр бизнес бүлдрээс нэтворк оролцож байна. Энэ бол хамтдаа урагшлыгээд бизнесийн талаар хоорондоо ярилцаж, туршлагаа олцож мэдлэгээ хилдэг ийм нэтворкинг байгаа. Би бас гишүүнээр хэлсмээр байгаа. Тэр ирчүүдийн үздэг контентын дээр дахиад нэг зүйл нь болохоор аяллаа контент байх гэж би бодож байна. Тэгээ аяллаа контент гэхэр нөгөө Монголд одоо энэ зурагчид биш үү Эрдэнэ болгоноос гэсүүлээд тий. Тэгээ энэ хүмүүсийн тэр нөгөө аялж юу бичлэгийг үзээд өөр ирэхгүй ингээд нөгөө нэг адреналин хөдлөөд тэгээ сая бол одоо Монголын одоо хамгийн энэ жил одоо энэ өвлийн хамгийн супер вайралтай зүйл чинь жарганд хол байлаа шүү дээ үсгэлээ. Тэрлүү бол одоо миний мэдгээр баг миний таньдаг улсуудаас ихэнх нь явчлаа. Би ч бас одоо явахгүй болохоо хийчлээ. Хүний тооноос хасагдах гэдэг. Одоо яг наадхан дээр чинь түрүү ярьсан нөгөө аман маркетинг гэдээ ярьсан шүү дээ. Монголд ийм гой кейсүүд бас зөндөө байгаа. Жишээлбэл хүннүү моол шүү дээ. Хэдэн онд байгуулагдаад 15 6 онд оныг бас би буруу хэлж магадгүй. Гэтэ хүннүү моол орж хүн болох ёстой гэсэн нэг ийм хүн болгоны нэг ийм стори постноос баг хүннүү моолж орж хүний тоонд орохгүй болвол болохоо болцсон юм шиг тий. Нөгөөх бас нэг кейс нь би бол хоолны салбарт бол бүүлэг гэж хэлдэг боддог. Яг энэ UGC контент органикаараа явдаг. Яа тэгэхээр бүүлийн хоолны зургийг Instagram-ийн макро инфлюенсерүүд ч байсан. Ер нь би ч юм хин нэгэн хүн оруулаад бол бүүл орж хоол идмээр сэтлийг төрүүлж байгаа байхгүй юу те. Тэгэхээр нөгөө иймэрхүү одоо юу гэдгийг нэг айхтар нөгөө эн чинь бол өөрөө маркетингийн төсвийг маш ихээр хэмнэж байгаа нэг асуудал байгаа байхгүй те. Зөв ашиглаж чадвал тэгээ одоо бол ер нь маш гоё контент хийж байгаа контент креаторууд ер нь энэ салбар руу ингээд ороод тэгээ өөрийнхөө бодол сэтгэлээ хуваалцдаг гэдэг. Одоо хоолны салбарыг ярихаар чинь Монголд дэжтэй маркетинг огт хийгээгүйгээр нэг алдартай бишки байна. За. Тэр ингээд одоо яг юу гэдэг манай бишкийг ирж идэрий гэж маркетинг хийжсэн би болсон. Гэхдээ хэлвэл хүмүүс болгоно. Мандал үлээ. Биш итүгэн. Итүгэн. Итүгний бишки гэхэр хүн болгол ер нь мэдчихэж байгаа. Одоо юу гэх тухайн бизнесийн байгууллага өөрөө бүтээгдэхүүн үйлчилгээгээ ингээд нөгөө үнэхээр чанартай хүний сэтгэлд хүрхвэц амт чанартай байгаад тэрийг нь одоо орж үйлчлүүлж байгаа хэрэглэгчид маань өөрснөө тэр газраар үйлчлүүлээд бүтээгдэхүүн үйлчлэгийг аваад тэрнийхээ нөгөө нэг сэтгэлийг ингээ хуваалцж байгаа нь органикаараа энэ бол яг нөгөө UGC контент байгаа байхгүй юу те. Одоо энэ юу яа штэ энэ Монголд сая хоёлаа нэг хүннүү моол орж хүн болъё гэдэг байгаа штэ. Энэ хандлага ингээд монголчуудын тэр нэг юмнаас дутхгүй гэсэн нэг юм бодол байна. Юу ийм одоо хандлагч юм уу те. Үзэл баримталч юм уу. Энийг ингээд дуулна компаниудын маркетингрууд ашиглавал амар юм юутай үр дүнтэй байхгүй. Жишээлбэл одоо сүүлийн 2 жилийн жишээ ярихад байна штэ. Нэг Дубайын нэг юмыг одоо таач гэсэн олж идсэн л багт те. Тэр чи ингээд одоо матча гэдэг тэр нэг бүтээг юу байгаа штэ. Одоо материал. Тэр бүр ингээд дэлхийд ховортол явсан Дубай чиглаад гэдэг. Тэрнээс хойш бол одоо ингээд нөгөө матчатай юм ингээд бүр ингээд тренд болчихлоо шүү дээ. Тэрний дараагийнх нь болохоор одоо нөгөө нэг алдартай Лабубу. Тэрийг нөгөө 2024 оны 4 сард Blackpink-ийн Лиза цүнхнээсээ зүггээд. Тэгээ тэрнээс хойш ингээд улбалаад хүмүүс ингээд нөгөө нэг тэрийг ингээд сонирхож эхлээд. Тэгээд гутал нөгөө компани зүгээс нэг юм ховорт нэг өнгө мөнгөний ховор олгоод. Тэгээ тэрний нөгөө хамгийн нөгөө супер зүйл нь юу вэ гэхээр тэр нөгөө харагддаггүй гэлгар утан дотор юу байгаа вэ гэдгийг мэдэхгүй задалдаг. Тэгмээд хүн өөрийнхөө хүссэн өнгөийг ч юм уу хүссний ийм хэлбэр дүрстэйг нь авмаар санагдсан шүү дээ. Тэгэхээр тэр ингээд аймжраад яваад тэгээд аван гутлаа тэрийгээ нөгөө контент болгоод за минийх одоо ингээд задлах гэж задлаа миний хүсэж исэн өнгө гарч ирдэ гэдэг. Тэгээ нөгөө хэрэглэгч одоо чи түрүүн нөгөө асууад байсан шүү дээ. Хэрэглэгчид яагаад өөрсдөө ингээд тэр контентийг хийгээд байгаа юм бэ гэдэг. Тэгвэл чин тэр чинь ингээд тэр хүн өөрийнхөө ингээд сэтгэл ханамжийг үзүүлэх гээд байгаа. Тэгвэл ийм кейс ингээд одоо монголчууд дунд бол яг тэр юмнаас хоцрохгүй гэсэн юм бол айгүй хүчтэй нөлөөлт юм бэ. Юмнаас хоцрохгүйгаас гадна яг зүгээр нөгөө талдаа
хүн ер нь сайхан зүйлээл бусдад хуваалцдаг шүү дээ тий. Зөвхөн нөгөө монголчууд хийхээс илүүтэйгээр юмнаас дутхуугаас илүүтэй зүгээр сайхан байгаа, сэтгэл ханамжтай байгаа, таалагдж байгаа юмнуудаа. Чи тэр нөгөө CU-гийн нэг юу байгаа шүү дээ. Юу? Бас нэг маруж заримг тий. Нэг юм Нөгөө пичтэй, нөгөө тортой тий. тортой зарим. Тэр бол гэхдээ яг үнэхээр вайрал болсон шүү дээ. Тэр заримыг аваад худалдаж авч идээд сторид оруулахгүй бол бас юмнаас уцарчих гээд байсан. Тийм үү. Авч идсэн. Монголын энэ одоо компани маркетрууд нэг тим юм бодож олвол бас зүгээр юм тий. Гэтэ одоо яг ер нь нөгөө нэг маркетингийн чиг хандлага, тренд яг нөгөө энэ оновчтой контент креаторыг олж органик байдлаар одоо сурталчилгаа хийх тал руугаа шилжиж байгаад илдэг нөгөө яг брендийн зураг авалт те ийм захиалгад контентоос илүүтэйгээр яг нөгөө органикаараа хэрэглэгч өөрийнхөө туршлагыг хуваалцсан одоо хийсэн сэтгэлдээ хуваалцсан ийм одоо контентуудаа захиалгах байдлаар хийж байгаа юм нөө шилжиж байгаа бэлээ гэж харсан шүү. Энэ нь яагаад нөгөө түрүүний миний хэлсэн 3 нөгөө итгэлтэй найдвартай тэгээд нөгөө сэтгэлээ хуваалцдаг хүнд илүү хүрдэг учраас зэрэг борлуулалтанд шууд нөлөөлж байгаа гэж харж байна. Тэгээд одоо нөгөө сэтгэлээ хуваалцах гэдэг дээр дахиад нэг юм нөгөө хэрэглэгчдийнхээ сэтгэлийг юу хэрэглэгчдээсээ санал аваад бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэдэг нэг юм байгаа аахгүй бас. Энэ UGC-ийн бас нэг юм хэлбэр. Тэгээд энийг хамгийн сайн ашиглаж чаддаг компани болохоор Starbucks юм. Starbucks яасан бэ гэхээр хэрэглэгчдээсээ санал аваад тэгсэн чинь хэрэглэгчд нь болохоор юу 150 мянган санал ирээд тэрнээс 277 ширхээс юу санал нь одоо Starbucks-д хэрэгжиж явд юм. За энэний хамгийн одоо ихнийх нь болохоор юу Cake Pops гэдэг ийм юугаар одоо тортоор модон чихэр хийцэн жижигэн модон чихрүүд хийцэн тэр санаа. Тэгээ тэр нь бол юу айгуу тийм хэрэглэгчээс ирсэн санал байхгүй. Тэгээд дараагийнх нь болохоор нөгөө Hazelnut Macchiato гэдэг. Дараагийнх нь болохоор нөгөө юу Free Wi-Fi гэдэг нь бас хэрэглэгч санал болгосон. Тэгээ анх нөгөө юун дээр Starbucks дээр хэрэгжүүлээд тэгээ үйлчлүүлэгчдээ бас маш их татсан. Дараагийнх нь компани болохоор Pepsi Co. Lay's гэдэг нөгөө юу байгаа шүү дээ чипс. Lay's гэдэг чипсийн хамгийн их борлуулалтаа 3 амт байгаа. Тэр 3 амтын бас хэрэглэгчдээс өөрсдөөс нь ирсэн. Энэ дээр дахиад нэг кейс нь болохоор нөгөө Dorito гэдэг чипс байгаа шүү дээ. Тэднийх одоо Америкийн хамгийн том юу ивент болох нөгөө Супер Боул байгаа шүү дээ. Тэр Супер Боул дээр нөгөө өөрсдийнхөө рекламыг ингээд цацах ийм слот аваад тэгээ энийг яаж хийх вэ гэж бодсон утлаа. За ер нь хэрэглэгчдэрээ ийм реклам хийлгэж чигээд. Тэгээд ингээд 3 жил дараалж реклам хийлгээд тэгээ тэр 3 реклам бүр ингээд юу айгуу тийм алдартай 3 реклам байна. Тэгээд энэ жил тэрийгээ дахиад юу давтж байгаа юм байна. Тэгээд эхний реклам нь болохоор 2012 онд гарсан байсан баха. Нэг юм нохоо давхдаг. Ийм жижиг нохоо. Тэгээд нөгөөх нь ингээд эзэн ийм хаалганы наан ингэж юу хаалгаа хажаа чипс идээд гэсэн чинь нохоон давхиж ирэн утлаа шууд хаалгатай юутэй идэв цөм зогсож байгаа тийм реклам. Тэгээд нэг онцлог байгаа. Энэ хэрэглэгчид тэр Dorito-гийн рекламыг хийн штэ. Тэрэн дээр дандаа ингэ нохоо оруулт юм. Тэгээ тэрийг нь би жоохон гайхсан. Тэгээ чи бас тэр яагаад нохоо оруулдгийг судлаад дараа надад хэлж өгün зүгээр. Тэр нохоо нэг бэлэг тэмдэг болоод байна да тий. Тийм нэг тийм яагаад чин тэр нөгөө шалгарс одоо тэр чин сая долларын шагналтай тэмцээн байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр шалгарсан юм 3 юм реклам гуруула нохоотой байсан. Тэгээ тэрийг бас би нэлээд гайхсан. Нохоод сонгож байгаа нугасаа юу бах вэ? Дэлхийн ер нь хүн нохоод айгу хайртай, нохоог хайрладаг. Тэгээ нохоо ч өөрөө айгу их нөгөө эзэндээ хайртай амтан шүү дээ тий. Эерэг сэтгэл төрүүлдэг. Дулаан уур амьсгал төрүүлдэг. Тэгэхээр ер нь ингээд одоо ингээд хоёлаа UGC контент ярьж байгаагийнх ингээд дүгнэхэд ер нь бол нөгөө хэрэглэгчийнхаа нөгөө нэг одоо үгдгийн хэрэглэгчийн айгуу сайн судлаад зан төлөвийн судлаад тэгээд контент хийх юм бол илүү үр дүнтэй маркетинг болох юм байна гэж бол ер нь харж байна. Тэгээ наадхан дээр чинь нөгөө Duolingo гэдэг компани энэ бүр ингээд хэрэглэгчдийнхээ тарихаар жинхэнэ гадж байгаа компани. Тэгээ энэ яадгүй гэсэн чинь одоо нөгөө характер шар шуу байгаа шүү дээ. Ногоон өнгөтэй. Тэгээ шар шуугийн утга хүн болгон шар гэж боддог. Тэгээ утга нөгөө шар бороо ирсэн байдаг шүү дээ. Тэрийг ингээд ногоон болгоод тэгээд яагаад энэ шар шууг өөрсдөө характераас сонгосон бэ гэхээр шар шуу болохоор нөгөө айгүй тийм юутэй зарчим чамтай ингэнэ. Тэгээ сонгоцсон. Тэгээ нөгөөх нь ингээд одоо чи тэр
аппликейшн руугаа ороод ингээд хичээл сурна штэ. Тэгвэл чамтай ингээд хүн шиг харьцаад байгаа. Нөгөө тамагочигийн тоглоомчны адилхан. Тий, ер нь бол яг тамагочиг яг ингээд ер нь бол copy paste хийгээд тэрийг ингээд өөрсдийнхөө аппликейшн дээр ингээд маскот болгоод оруулсан. Тэгээд нөгөө хүмүүс анх бол ороод ингээд нөгөө хичээлээ хийгээд явж исэн чинь орж марахгүй удаа штэ. Тэр чинь тэгэн гутал нөгөөтг нь гомдож момдоо тий. Жиж яагаад ирэхгүй байгаа хичээл хийгээч гээд. Тэгээд тэр нь эсрэгээрээ нөгөө сошиал орчинд энийг нөхөр наваад одоо хичээл хийхгүй ингээд дарамтлаад байна гэдэг тийм пост ч юм уу тий. Тэгээд нөгөө яванда тэр шар шоу нь маш их нөгөө мим болсон. Янз бүрийн байдлаар. Тэгээд ингээд одоо нөгөө TikTok руу орвол тэр мимүүд нь ингээд бүр айгүй их гарч ирнэ. Тэгээд тэрийгээрээ ингээд нөгөө хэрэглэгчдийг айгүй их татсан. Хэрэглэгчдийн зам төлөвийг айгүй их ойлгосон тийм компанид юм байна. Нэг хэсэг бас дүр нь алга болцсон байсан гэсэн шүү дээ. Тэр нь яагаад гэсэн гэлээ нэрээ. Тэр юу нөө хүмүүс ингээд нөө одоо ч ингээд ямарваа нэг юмнаас хүмүүс айгүй хөөдөж шүү дээ. Тэгэн гутал нь компанийн нь бодож байгаа. За ажил айлт хийлгэж чигээд. Тэгээд нөгөө дуу гэд тэр шар шуун ингээ ажил хаяад. Тэгээд ингээд алга болцсон. Тэгээ 2025 оны 2 сард бүр ингээд үхсэн. Тэгээ тэр үхтээ ингээд дэлхийн юу аппликейшн дээрээс ингээд үхсэн. Тэгээд rip дуу гэдэг бүр тийм юу хаштаг үсээд бүр ингээд айгүй вайралд болоод тэгээд энэ дээр нэг сонирхолтой зүйл нь болохоор Японд бол өхүүлэг юм байна. Тэгээд яагаад Японд өхүүлэг үү гэсэн чи Япон хүмүүс нэг юм өхүүлэлт айгүй тийм эмзэг ханддаг. Тийм болохоор Японд бол өхүүлэг юм байна. Тэгээд дэлхийн бусад бүх оронд ингээд тэр шуугаа өхүүлээд. Тэгээд энэ юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг хэрэглэгчтэй харж агаад ер нь манайх ингээд жоохон юу унаад байна те. Аудиенс байхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү болоод ирэн утал нь нөгөө энэ характераараа тоглоод байгаа хгүй нөхдөд. Тэгээ энэ өөрөө нөгөө нэг хүмүүсийн одоо тэр яг UGC контенттэй контент креатор болох тэр сэтлийг нь айгүйх төрүүлж өгöd байгаа хгүй. Хэрэглэгчтэйгээ буюу одоо тухайн клиенттайгаа ингээд relationship үүсгээд харилцаад байна шүү дээ тий. За та одоо баг амьдралын хэм маяг болох гэдэг шүү дээ тий. Өглөө бид нар цаагаа ууж хоолоо идэгтэй адилхан одоо өнөөдөр ороод үгээс хийжлээч гэдэг. Энэ яг өөрөө бүтээгдэхүүний хөгжүүлэлт тэгээд нөгөө хэрэглэгчтэйгээ харьцах байдал бол үнэхээр амар мундаг юу вэ? Гоё платформ байна. Үүсгэн байгуулагч Louis Vuitton гэдэг хүн болохоор нөгөө одоо нөгөө бид нар чинь ингээд нөгөө янз бүрийн юм руу ороход би робот биш гэдэг нэг юм бүгэлдэг шүү дээ. Тэрийг бас үүсгэсэн хүн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө хэрэглэгчдийг бүр ингээд аюу сайн ойлгодог тийм компани захирал гэж би ойлгосон. Одоо ерөн сүүлийн үеийн нөгөө нэг аппликейшнүүд чи ер нь хэрэглэгчийг өөрийг нь л ингээд нөгөө өөрөөр нь л юм хийлгээл те. Өөрөөр нь л одоо үйл хийлгээд байдаг юм болцсон байна те. Одоо жишээлбэл Spotify гэхэд нөгөө нэг жил сонссон дуунуудыг нь бүгдээр ингэ анализ хийгээд тэгээд та ийм дууг эдүү удаа сонссон байна. Тэгээ ийм жанрын дуу сонссон юм байна гэд ингээд одоо үгийн репортинг гаргаад өгдөг болсон байна шүү дээ тий. Spotify. Энэ миний энэ Japanese English бүр шүү дээ баггүй. Spotify биш. Тэр болохоор тэр үйлчлэл болохоор яадаг вэ гэхээр нөгөө тухайн жил чи одоо тэр 12 сарын өдөр байгаа байхгүй тэнд ингээд бүгд ингээд одоо дэлхийн баг хэдэн сая хүн ингээд share post хийдэг, story хийдэг тийм үйлдэл байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр нөө хувь хүн өөрийгөө дүгнэдэг гинэ. За би энэ жил ер нь ямар дуу сонссон те. Тэгээ ямар moodтэй байсан, тэгээ ямар вайралтай байсан гэдэг ингээ өөрөө дүгнэдэг гинэ. Тэгээ тэрэн дээр нь тоглолт хийгээд байгаа. Тэрийгэ буцаагаад story post дээр оруулаад би одоо ийм дуу сонсдог. Одоо жишээлбэл харуулж байгаа юм тий. Нөгөө хүн болгоны дотор Монгол хүн болгоны дотор жавхлан байдаг гэдэг шиг жавхлангийн дууг их сонсоод байвал одоо нутаг усаа их сансан ч гэдэг юм уу тий. Эсвэргээр одоо нэг жоохон morning star ч юм уу тий сонссон гэвэл жоохон эмо талтай байсан ч гэдэг. Тийм дүгнэлттэй хүн өөрөө хийдэг. Тэгээ энийг бас Монгол компаниас хамгийн сайн ашигладаг нь Эм банк юм. Эм банк бас яг 12 сард ингээд мэдээлэл ирүүлээд тэгээ тэгэн утал нөгөө та яг энэ сард хамгийн их мөнгө ингээд дансаарч эргэлцсэн байна. Өдрийн ийм цагт хамгийн их ингээ мөнгө зардсан байна. Орлого зарлах чинь байд юм байна гэдэг тийм одоо нэг тийм статистик мэдээлэл ингээд жилийн эцэст бас ингээд гаргаж өгдөг юм. Тэгээ тэр бас нөө санхүү талаас айгуу тийм сонирхолтой. Одоо би хизээ хаана яаж мөнгө юу хэрэгэлсэн ч гэдэг юм уу тий. Тэгвэл энэ зүйл ингээд бас нөө хэрэглэгчийн зан төлөв дээр тоглолт хийдэг байгаа байхгүй.
Миний одоо жишээлх юм бол 2022 оны үлээ хамгийн их сонссон цомог дэлхийн хамтлагийн цомгууд байсан. Бүр тэрийг маш олоодаа нөгөө тавтаж сонссон байсан. Тэгээд тэр ч одоо чи тэгээд тэр жил дэлхийн хамтлагийг их сонссон гэхээр байгальтайгаа их ойрхон байсан юм уу? тэгсэн. Дугаарыг мэдтгэжээр Business Builders Network. Тэгээд ер нь user generated content гэд хоёлаа маш олон сэдвүүдийг ингээ хамраад ярьлаа. Маш олон кампайнууд, маш олон чаленжуудыг ярьлаа. Тэгэхээр user generated content бол ер нь маркетингийн аюул том, маш том мэдээлэл хүргэлтийн суваг хэрэглэгчээ таних ойлгох маш сайн одоо нөгөө судалгаа шинжилгээтэйгээр хийх одоо ийм одоо нөгөө нөхцөлийг бүрдүүлээд тэрэн дээрээ content creator-уудыг одоо ажилуулах тий. За тэгээд дээрэс нь саяны одоо тань дээр ярьсан шиг Duolingo бол одоо жишээлх юм бол нөгөө нэг ийм даалгавар давдаг тий ийм челленжээр одоо хүнийг өөрийг нь одоо нөгөө хөдөлгөөд тэгээд ингээд хүмүүст аягүй сайн одоо контентууд нь хүрсэн байна. За саяны нөгөө Airbnb-ийн одоо жишээ байна тий энэ дээр одоо жишээлбэл одоо үйлчлэгээ сайжруулсныхаа дараа хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ сервисүүд нь таалагдаад ирэх юм бол тэрийг органикаар оруулаад танай байгууллагын борлуулалт нэмэгдэх нэ тий. За өөр тань дээр бас ямар кейсүүд яригдлаа. Тэгэхээр user generated content хэрэглэгчээ сайн судлах тий зардал багтай. Viral одоо юу гэдэг тэр хүмүүсийн сонирхлыг үнэхээр татаж чадах юм бол тэр хүмүүс ингээд айгүй олон төрлөөр айгүй олон платформ дээр юу ингээд таны бараа бүтээгдэхүүнийг сурталчилж өгнө. Тэрэн дээрээс нэмээд хамгийн чухал нэг зүйл байна. Тэр нь юу гэхээр органик байдал. Органик байдал нь яадаг вэ гэхээр хэрэглэгчийг энэ итгэлийг маш өндөр төрүүлдэг. Одоо юу гэдэг хин нэг нөхөр нь гарч ирэл энэ одоо супер шүү би энэ сайн шүү гэдээ яриад тахаар хүн эргэлзэх сэтгэл айгуух төрд юм байна л да. Тийм биш. Одоо нэг үнэхээр before after шиг те би ийм байсан чи ийм болсон ч гэдэг юм те. Тэр зүйл ингээд хүмүүсийг айгуух сонирхол татдаг. Тэгээд UGC-д бол одоо том баяр суурь эзэлж байгаа одоо юу зүйл нь бол хаштагийг ашиглаж чадвал бас сайн байна. Тэгээд бас одоо нэг түрүүний тэр нөгөө Starbucks дээр би нэг юм ярих гэж бодож ирсэн. Тэр нь юу гэхээр Монголд бас тийм кейс үүдэг. Чи юу гэж бодож байна? Одоо кофетэй холбоотой. Нэг хэсэг бас амар баг хүн болгон ууж идснээр гайхал юу яжсэн. Шар тостой кофе. Яг шар тостой кофег бол бас монголчууд нэг хэсэг тий. Тэгээ тэрийг анх сэдсэн тэр хүн байгаа шүү дээ. Тэдний кофе шоп бол эхэндээ бол аюу сайн байсан. Тэгээ тэрийг нөгөө яванда хүмүүс ингээд нөгөө нэг гэртээ ч гэсэн хэрэгэлдэг болсон. Тэгээ энэ яг user generated content-ийн хамгийн нэг чухал зүйл байна. Тэр нь юу гэхээр хүн юу одоо нөгөө креаторуд байгаа шүү дээ. Тэдэрт хийхэд аюу тийм амархан байх шаардлагатай. Одоо саяны шар тостой кофе чинь бол юу шүү дээ. Шар тосол байхад шар тос кофе хоёр байхад л хийчихэж байгаа. Тэгэхгүй дахиад нэг өөр юм гараад ирвэл тэр чинь ингээд хүмүүс хийхдээ айгуу. Түрүүн би нөгөө нэг ярьсан шүү дээ. Тэ нөгөө user generated бол 3 одоо хэсэг анхаарах хэрэгтэй. Тэ нэгдүгээрт бол хит нөгөө скрипт дүрм нөхцөл заахгүйгээр контент өөрөөр. Хоёрдугаарт болохоор зэрэг нөгөө requirement өгөхгүйгээр хийгдэх. Гуравдугаарт болохоор яг хэрэглэгч өөрийнхөө нөгөө нэг яг өөрийнхөө сэтгэл одоо хөдлөл болон ашигласан туршлагаа ярих. Тэгэхээр нөгөө компаниуд ч гэсэн энэ дээр анхаарах хэрэгтэй байгаа даа. Хэрвээ захиалгаар контент creator-тэй ажиллахаар болвол хит их брендингийн нөхцөл хит их тийм нөгөө шаардлага тавихгүйгээр контент creator өөрийнхөө өнгө аяс руу шингээж агаад өөрийнхөө одоо тэр контент creator өөрийнхөө нэг контент хийж байгаа нь өөрийн өнгө аястай тэр нь яг тухайн хэрэглэгчид таалагддаг байгаа шүү дээ тийм байгаа шүү дээ. Монголд одоо яг органикаар ч юм уу тэгж үүссэн нэг хоёр юу кейс байна. Энэ хоёрыг яриад тэгээд нэвтрүүлгээд дуусах. Эхнийх нь болохоор нөгөө эмти колонк. Одоогоос нэг 3-4 жилийн өмнө анх эмти колонкийнхан бол яг нөгөө одоо олон танигдсан нэг эмти колонк дээр авчиад тэгээд зураг авалт хийгээд тавьсан чинь тэр хүмүүсийнх нь найзууд нь эмти колонк орох боломжтой зураг авч тавиад тэгээд нэг юм зунжингаа эмти колонк дээр зураг авахулдаг тийм бүр юм мод маягийн дийлгэрч ирсэн. Тий. Тэрийг бол яг санаж байна. Тэр бараг 15 6 он баха. Тэр бол яг органикаар үүссэн тийм UGC Монголд одоо
дурдах юм бол нэлээд том жишээ. За хамгийн сүүлийн том жишээ. Бүр ингээд дэлхийд нэрэн түгсэн тийм нэг кейс байна. За чи юу гэж бодож байна? Энэ бол Монголоо. Тийм. Монголоос одоо дэлхийд нэрэн түгсэн тийм нэг зүйл байна. Тэгээ энэ болохоор яг UGC-гэр. За би одоо тананд орж ирэхгүй. Хүүгээд хамтлаг. За. Хүүгээд хамтлаг анх нөгөө юу World Totem гэдэг 2 дугаа гаргаад тэгээ тэрэн дээр нь дэлхийн нөгөө нэг юм reaction хийдэг юм channel-ууд тэр 2 дуун дээр нь reaction хийгээд тэрнээс улбалаад хүү хамтлаг бол дэлхийд танигдсан. Тэгэхээр одоо яг нөгөө user generated content-ыг ярьсныхаа одоо нөгөө хувьд ярьчлаа шүү дээ хэдүүлээ те. Тэгэхээр ер нь бид одоо нөгөө яг яаж маркетингда user generated content-ыг ашиглах вэ гэдгээ компаниуд ч гэсэн бас нэг бодож үзээд те. Энэ бол мэдээж төсөв хэвнэх маш тийм одоо боломжит арга байгаад байгаа. Тэгээд өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр зориулс одоо бүтээгдэхүүн гаргаж байгаа үйлчилгээтэй зориулсан одоо нөгөө content creator-ыг сонгоод за тэгээд тэрэн дээрээсээ юм органик одоо нөгөө контентууд хийлгээд хандлт авж байгаа айл нэгийг нь илүү одоо нөгөө монголчуудаар ярих сэвэгтэй илүү тэрэн дээрээ илүү тулгуурлаж ажиллах тэр видео контентер одоо нөгөө тэр контент хийх одоо нөгөө хүнээ сонгоод хамтарч ажиллах боломжтой байна л гэж харж байна. UGC-г монголчууд Монголын компаниуд ашиглаж сураасаа гэж бодож байна. Тэгээ ашиглахын тулд яах вэ гэхээр хэрэглэгчдээс айгүй судалгаа авах шаардлагатай юм билий. Тэгээд тэр судалгаан дээрээс үндэслээд тэгээд өөрсдөө бас айгүй тийм гоё бүтээл сэтгээд тэгээд энэ олон жишээнүүдийг тий илүү судлаад илүү ингээд гүн гүнзгий ороод юу ингээд Монголд бас тий хөрсөнд буусан тийм гоё UGC-нүүд хийгээсэй гэж бодож байна. Монголд бол байхгүй ш айгүй олон кейс байгаа. Цаашлаад ингээд ярих юм бол одоо нөгөө бидний өмнөх дугааруудаар ярьжсэн тий жишээлбэл Чингисийн ам цангав энэ бол PV-г ингээд ерөөсөө PV-н дээр хамгийн том UGC байгаа байхгүй тий тэгээд нөгөө нэг цогоогооч хийдэг юм тий тэр зүйлүүд чинь ингээд яалчгүй нөгөө нэг анх тэр хүмүүс хийсэн тэрийг нь дөөрэж ингээд хүмүүс хийж байгаа UGC болчиход байгаа байхгүй тэгээд энийг ингээд бас илүү ингээд өргөн дэлгэр компанийнхаа үйл ажиллагаанд ашигласаа л гэж бодож байна да. Окей. Бас дээрэс нь гой тийм контент креаторууд бүр яг ингээ мэргэжлийн төвшөнд гоё хийдэг одоо реакшны видео байна. Тэгээ чаленжуудыг хийдэг, unboxing хийдэг гэх мэтчлэн энэ гоё креатив контентууд бас нэмэгдэх байх. Дугаарыг мэдтгэжээр Business Builders Network. Тэгэхээр одоо нөгөө манайхан чинь нөгөө ингэдэг штэ. Үзэж байгаа контенттэй 100% итгэдэг. Тэгэхээр бидний үзэж байгаа контент ямар нэгэн юм чинь ямар нэгэн байдлаар захиалгатай тэгээд тэр бүтээгдэхүүн үйлчлэгийг сонгох нь таны ирэх байхгүй юу те. Тэрэн дээрээ бас шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Энэ маркетинг үү эсвэл бодитгүй гэдэг нь ер нь монголчууд ялахгүй. Монголчууд ялах батай бид нар ч ялахгүй шүү дээ. Наарагийн дангаас. Би хэлчихээ. Нэрээ тийм биз дээ. Энэ итгэхэд хэцүү зүгээр миний нөгөө өгөх гээд байгаа мессеж нь 100% итгэхгүйгээр фильтртэй хандаарай л гэхгүй л болвол Япончуудын нэг хэлдэг амар гоё үг үү. За. Тэрний юу гэхээр телевизээр гарч байгаа юм 30% үнэ 70% хотлаа гэдэг. Тэгэхээр ер нь сошиалаар явж байгаа юм 30% үнэ 70% хотлаа л гэж таар. Ойлгомжтой. Тийм. Тэгэхээр ийм чиг баримжаа бариа явуучвал ер нь их юм зүгээр. Тэгээ бид нар яа одоо амар олон мэдээлэл, амар олон контент яг л хүн болгон контент креатор болчиход байгаа шүү дээ. Өөрийнхөө платформ дээр сошиал одоо Instagram, Facebook-ын тухайн хүн болгон инфлюенсер болчиход байгаа. Энэ цаг үед мэдээлэл фильтргүй, судалгаагүй, шинжилгээгүй цацагдана. Бүтээгдэхүүн үйлчилгээ бас тэр хэмжээгээрээ бас хүн болгон тэр рекламд нь тэрэн дээр хэрэглэгч өөрөө бодитоор дүгнэлт хийгээд сонголтоо хийгээд үнэн бодит мэдээлэл, үнэн бодит бүтээгдэхүүнийг сонгож авах тийм сонголтыг одоо танд олгож байна. Тэр Coca-Cola-гийн кейс, тэгээд Duolingo-гийн кейс гэд ингээд энтриг ингээд судлаад уншаад үзэхэр биш тийм. Яг яс юм дээр тэр брэнд хийсэн илүү хэрэглэгчид яаж таалагдах вэ гэдэг тэр гадны компаниуд бодоод байгаа юм. Угаасаа тэр чинь нэг ийм үг уншсан юм а. Тэгээд тэрийг яг ингээд бүр гоёор ингээд би хэлж чадахгүй байгаа. Брендийг компани үүсгээд доктортой ингээд явуулдаг юм. Тэрийг хөгжүүлэх түгээхийг хэрэглэгчид хийдэг гэдэг. Өөрсдөө юу? Тийм, гоё үг байгаас тийм. Тэгэхээр чинь нөгөө монголчууд нь болохоор нөгөө брэндээ амин сүнс болгож яваад идэг штеп. Тийм биш тэр ингээд үнэхээр хэрэглэгчд таалагдаад тэд нар ингээд түгээж чадвал тэр ингээд супер болох гэдэг байна. Тэгвэл чиний саяны тэр ярьсан юу Coca-Cola.
Брэнд те Coca-Cola гэдэг брэндээс илүү хүний нэрийг тавин гутал тэр ингээд бүм. Тэрээс одоо брэнд бүх гаргахт чинь брэнд бүх чинь бүх юмд гайдлайнтай байгаа шүү дээ. Лого эндээ лабел сабаглабаалынх нь гадна ийм юм байгаа. Логог ингэж ашиглана. Гэтэл чин зүгээр тэр мэр хамаагүй зүгээр Хаяа нэг эвдэж үзэх хэрэгтэй юм шиг тий. Задгаас итг.